Эрхэмсэг гоо бүсгүйчүүд та бүхэндээ энэ үчийн амар амгаланг айлтган мэдчилээ. Queen Secret нэвтрүүлгийн ээлжид нэгэн шин дугаар Silk Road ресторанаас үргэлжилж байна. Энэ удаагийн дугаартаа бид Imako Institute-ийн захирал Lady Төв-ийн үүсгэн байгуулагч Лавд Улан багшийг урьж оролцуулж байна. Өдрийн мэндийг хүргье. За сайн байцгаана уу? Та хоёртой уулзж байгаадаа баяртай байна. За Royal телевизийг үзэж байгаа Хаттын нууц гэдэг их гоё нэртэй энэ нэвтрүүлгийг байнга үздэг бүхнүүд их байдаг юм байна. Бүгдэнтэй дэлгэцээ дамжуулан мэдчилье. Гурлаа нэвтрүүлгийнхаа эхлэлийг нэгэн сайхан бас таны Imako Institute-ийн талаарх яриагаар эхлүүлэе гэж бодлоо л доо. Сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар үзэгч бүсгүйчүүдтэй хуваалцвал би бас таныг мэдээллийг үзэж байхад захирлуудын сургалтыг зохион байгуулж байгаа гэсэн. Энэ бас миний сонирхлыг их татчихлаа л да. За гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалт бол манай нэг бүтээгдэхүүн юм аа. Бид нар Global Strategic Management Institute-ийн оюун жаргал гэж Монголын стратегийн мундаг зөвлөх оюун жаргалтай нийлээд бид энэ захирлуудын сургуулиа явуулж байна. Анх бид нар нэг 18 хүнийг төгсгөө, 18 хүнийг CEO буюу хүч захирлын чадварыг сайжруулах гэж хэлсэн чинь одоо 5 дахь ээлжинд явж байна. Одоогийн байдлаар бид нар 120 хүнийг төгсгчөөд одоо ахаад нэг 20 захирлуудтай ажиллаад ирж байгаа л да. Лавгаагчийн нэвтрүүлэгтээ урьж чад бас бяцхан хэмжээний судалгаа хийж байхад нэг ярилцлага нь миний нүдэнд маш их тусч ийсэн. Тэр нь юу вэ гэхээр лавгаагч эцэг ихтэй үргэлж цалин олгож байдаг, тогтмол цалинжуулдаг гэсэн ярилцлагыг уншаад бас миний сэтгэл маш их хөдөлж байлаа л да. Хэдийгээр өнөөдөр бас том компанитай бэлэн мөнгөтэй хүмүүс их байдаг хэдий ч тэр бүр эцэг ихтэй тогтмол цалин өгдөг хүмүүс нь бол ховор. Энэ санаагч бодож олсон хүн ховор гэж би бодсон. За сэтгэлийн юм да. Би энийг бас хинэгнээс суралцсан байж таараа. Миний аав ээжээ болохоор их дээр одоо бурхан болцоосон. Тэгээд манай нөхрийн ээж нь би хадам ээж гэж хэлэхээр ам эвлдэг юм да. Одоо 34 жил тэр хүний охин шиг л явлаа. Бид нар ээжтэй бас сар болгон сардаа заримдаа 2 удаа ч юм уу цалингийн авчихэд их дуртай их таатай байдаг юм л да. Тэгээ бас хүүхдээ монголчууд хүүхдээ өгч сурах юмсан гэж боддог. Тэгээд одоо анх манай охин хүү энэ одоо эмээгийнхаа цалин өгнө гэдэг үсэн бол одоо зэнер маань очоод заримдаа ч бүр цалингийн өгөх гэж зүгээр нэг биений асуухад очоод хүртэл хөө нөгөө мөнгө өгөөрэй одоо би эмээгийнхаа цалин өгье энтергээ бас тэд нартаа сургамж санаа сэтэл өгч байгаа юм болоо да. Яг их багтаа биш юм. Зөвхөн тогтмол ямар ч байсан охин маань нэрлээ, хүү маань нэрлээ, хөрөтөр ярьж байгаад ямар ч гэсэн ээжтэй ингээд насан туршид нь цалингийн нөгөөд авах юмсан гэж ирмэлцдэг. Болж игэл алдаж алдахгүйгээр л ер нь сар болгон өгөөд явах юмсан гэж боддог юм аа. Тэгээд дээр үед өгсөн ярилцлаган дээр ингэж бичсэн байсан. Та тэрийг олж байна шүү дээ. Хамгийн аюултай бүсгийн хүнийг ном уншдаг эмэгтэй хүн гэж тодорхойлсон байх юм аа. Айх эмэгтэй биш, оюун санааны хувьд хүчрэхэг учраас хүндэлт сүрддэг байх л та. Та ер нь хэр ном уншдаг вэ?
За нэг ном уншдаг нэг хэсэг үе байдаг. Бидний үед оюутнууд бол маш их ном уншдаг байлаа. Номын сан би улсын багшийн дээд сургуулийг төгссөн 1981 онд. Номын сан хаахад үлддэг нэг цөөн хэдэн оюутнууд байдаг. Тэднийх нэгэнд нь нэг хөөхгүй л дээ. Тэгтэл ер нь баг хамгийн сүүлд гардаг оюутнуудын нэг байсан. Оюутан цагт маш их уншдаг байсан. Дараа нь ажил дээр гараад үнэхээр уншихаас ш арга байхгүй. Би одоо хуучнаар бол Намын түүхийн институт, нийгмийн ухааны институтын Ленин музейн одоо бас л хуучин ажилтнуудын нэг. Тэгээ бидний гол одоо хоолоо олж иддэг зүйл бол судалгаа. Судалгаа хийхэд бол уншиж таараа. За ер нь бол ном уншдаггүй гэвэл уншил. Гэхдээ сүүлийн үед үнийг хэлэхэд ном унших цаг бол их багассан. Мэдээж хэрэг нийгмийн сүлжээ, хүчирхэг сүлжээнүүд гарч ирлээ, интернет гэж гарч ирлээ. За гэхдээ хуучин найзтайгаа уулзж байгаа юм шиг үе эргүүлдэг, үе гаргаж ирдэг бас тийм номнууд бол мэдээж байж байгаа. За харьцангуй одоо бүр их уншдаг хүний хажууд бол бага баха. За харин таны тэр ном уншдаг эмэгтэйчүүд аюултай энэ төр байдаг гэдэг наад чи арай л их юу тодорхойлт байх шиг байна. Хатуу тодорхойлт байх шиг байна. За яг ер нь мэдээж хэрэг ном уншдаг хүн ялангуяа одоо хүн байгалийн мөн чанарыг ойлгосон эмэгтэй хүн философи мэддэг эмэгтэй хүн гэдэг бол хүчтэй л байх нь аргагүй. Тэгээ би таны сая асуултыг ялангуяа ээж хүн бол унших ёстой. Хүүхдтэй уншиж өгдөг. Хүүхдтэй юу уншихыгаа зөвлөж чаддаг байхын тулд ижээ болгон л уншина. Тэр ойдог, хатгадаг, хоол хийдэг гэдэг бол тэр бол хийх ёстой зүйл. Харин ном уншдаггүй ээж хүн хүүхдийн даалгаврыг яаж хийх вэ, яаж шалгах вэ? Тэгээ хүүхдээ юу уншиж байгааг нь таньж чадахгүй байх юм бол яах вэ гэдэг юм учраас нэг өсгөөчдөд зориулсан нэвтрүүлэг гэдэг утгаараа би бол тийм бас үг хэлмээр л санагддаг. Ном уншвал шүд угаадахтай адилхан телевизээр олон ангид кино үзэж байгаатай адилхан тийм зуршил болцсон байж ах хэвээр гэж одоо би октооддоо бэртэ энтер цагтээ. Лавгаагч бол маш олон төрлийн сургалтыг явуулдаг хүн л дээ. Тэгэхээр амьдрал дээр хүмүүсийн ажиллаж байгааг хараад маш их алдаатай санагдах тохиолдол хэр их тантай тулгардаг вэ? Нөгөө мэрэгжлийн хүчин талаас нь асууж ах шиг л да. Яг л нөгөө манайх ч үйлчилгээний дэг жаяг, үйлчлэх соёл, үйлчилгээний маркетинг, за эмнэлгийн үйлчилгээнд болохоор дентологи гэдгийг анагаахын ёс зүй. За одоо сургууль дээр чинь багшийн ёс зүй, багшийн сэтгэлгээ, багшийн хандлага энтергээд ингээд маш их одоо олон төрлөөр бас судалгаа хийж штэ. Тэгээ яхаа аргагүй миний хийдэг ажлын нэг хэсэг нь болохоор зэрэг нөгөө одоо хичээл заахаасаа өмнө эхлээд улсуудын байр байдлыг ямар байгааг нь одоо тандах маягийн ийм судалгаанууд дараа нь сургалтаа явуулчаад за стандарт гэж юм байдаг юм а үйлчлэгтэй ингэх ёстой гэд сургалтаа явуулчаад дараа нь яаж ийна нөгөөдөл чинь нэмсэглэж харьцаж гэнэ үү асуултанд хариулахдаа уцаарлаж гэнэ үү хэрэглэгч одоо үйлчлүүлэгч мөнгөө төлчөөд үйлчлэгээ авч байгаа шүү дээ. Тэгтэн мөнгөний авчаад оронд нь уур уцаар худалдаж гэнэ үү тэр бүх дэг жаяг тэр алхмуудыг бас яхан аргагүй анхаарч таараа нэг мэрэгчлийн одоо талаасаа тэгээ яг бас манай нөхөр намаа заримдаа шололж зүгээрч байхгүй одоо ингээд шүмжил хилээд байх ингээд тэгж идэг юм лээ хүмүүсүүдийн сайхан санагддаг юм уу бас л хэлэн л дээ ер нь зүгээр нэг гоё үг гэдэг шүү дээ хэрвээ би шатахгүй юм бол чи шатахгүй юм бол хин энэ харанхуй гээгүүлэх ингэж тэрнтэй адилхан бид нар одоо дунд болон ахмад үеийнхэн тэгээд бид нар багш нар одоо сурагч нар хэлэхгүй юм бол бас болохгүй хэлэхээс наашгүй энэ тийм бас байдаг л да. Ер нь бол дандаа нэг алдаа хараад яваад гэдэг бол бас үгүй шүү. Давуу талын нас их олж харна. Хэдийгээр техник технологи хурдтай хөгжиж өнөөгийн залуучуудын маань амьдрах орчин хүрээлэл маш сайхан болж байгаа ч гэсэн нөгөө бидний ээж аавын үед яриад байдаг даруулгатай байх, ёс зүйтэй байх, учиртай байх гэдэг их чухал юм л да. Тэгэхээр хичнээн тухайн залуу хүний амьдрал сайн, уран чадвар, боловсрал сайн байлаа ч гэсэн хитрхи өөртөө итгээд бас нэг даруулга гэдэг зүйл алдагдаад байгаа юм шиг санагддаг л та. Энэ тал дээр за ерөөсөө Монгол аав ээж нар өөр хүүхдээ
ёстой нүгэлгээд одоо босгон дээр зогсоодгүй, том хүний яриаг битгий чагна гэх том хүний яриа чинь сайн маян зэнзэл яриа байгаа шүү дээ. Зогсоодгүй. За тэгэл одоо ер нь одоо хүүхдүүдээ их тийм ёс чудагтай өсгөгдсөн. За миний бодлоор бол зөв би өөрөө 35 жилийн өмнө одоо улсын багшинд сургуулийг төгссөн багш мэргэжилтэй хүн. За сүүлийн нэг 14 жилийн турш албан бус сургалт леди төв залуу хатагтай надын сургууль гэдэг ингээд дандаа хүүхдүүдтэй ойрхон байлаа. Тэгээд надад нэг юм хүүхдүүд ерөөсө болохоо байсан байна. Залуучуудын хүмүүжлэлэр нь эвгүй болчихж энэ төргээд хүмүүс шүүмжлэхлээр би өмөрмөн санагддаг юм аа. Харин ч гэж манай хүүхдүүд энэ их одоо мэдээллийн 90-100-д өстой хөгжилтэй хөл нийлүүлж алхаал гадаадад очихлоор бол Монгол хүүхдүүд одоо мужийн хамгийн сайн сурагч одоо сургуулийн хамгийн сайн оюутан гэж шалгараал байдаг. Манай Монгол хүүхдүүдийн нэгдүгээр тэр оюуны хэмжээ, оюуны бяд одоо потенциал гэж ярьдгаасаа гадна бусдыг хүндэлдэг тэр одоо хэдийгээр өөртөө ихтэй байлаа ч гэсэн заавал ахмад хүний одоо хүндэлдэг тэр удам дамжсан, үе дамжсан тэр хүмүүжил бас манайхны хаанч утсан дагаж авч яд юм болоо гэж боддгийг. Тэгээд залуучуудын хувьд болохоор бас түрүүн одоо хэдүүлээ ярьж хаад манай залуучуудын өнөөгийн одоо залуучууд болохоо ячжээ гэж яриад байна гэж энэ одоо та юу гэж бодож байна гэд тэгжсэн шүү дээ. Би бол энэ дээр болохоор байхгүй. Үгүй шүү дээ. Одоо яг энэ бүтээн байгуулалтыг харалта Улаанбаатар хот хизээ ийм гоё 100 нууд байсган цэцэгтэй хаашаач явсан Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын одоо энэ 408 цохос энэ мундаг гоё зам одоо замын байгаа байдал за энэ их бүтээн байгуулалтууд өдрөөс өдөр сүндэрлээд байгаа энэ олон байшин барилга ерөөсөө манай энэ технологийн хөгжил Монгол улсын хөгжил тэр чигээрэл залуучуудын өстой гар оролцсон. Энд бол дунд насныхан бол байгаа байх. Ахмадууд бол яг үг сургаалаараа л оролцсон уу гэхээс биш. Тэгэхээр залуучуудын хөгжлийг бүтээж залуучуудын хотыг гоё болгож, замыг сайхан болгож, залуучууд Монголын энэ одоо хүнд бүх одоо ачааг нуруунд дээр өөрөд явж байна шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд болохоо байсан юм бол байхгүй. Зүгээр яг 13 дугаар зууны үдчилсэн одоогийн залуучууд яана гэдэг 18 дугаар зууны үдчилсэн энэ залуучууд одоо одоогийн залуучууд болохоо байж байгаа гэж ярьж байдаг. Тэгэхээр миний бодлоор ерөөсөө яг тэр нөгөө урд үеийн хойч үеийн яг үгүйс хандлага аль ч нийгэмд адил газар байсан юм шиг байгаа. Гэхдээ яг манай Монгол жинхэнэ жаиг дэг ясаар бол ахмад нь залуусаа сургадаг, залуус нь хүүхдүүд нь сонсдог тий. Энэ бол үргэлжилж байна. Ах ихчээ сонсдог, ах ихчээгаа үгийг дагдаг, ах ихчээ дуурайдаг. Энэ уламжлал Монгол айл болгонд л байгаа гэж боддог шүү дээ. Улаан харандааны эффект гэдэгтэй адилхан ногоон харандааны эффект гэж нэг гоё юу гэдэг юм. Манай сургалтанд нэг тийм техник байдаг байхгүй юу? Улаан харандаар алдааг зурдаг үстэй. Тэгвэл ногоон харандаар сайн бичсэн өгүүлбэрийн, сайн орчуулсан үгийн, сайн бодсон бодлогын ногооноор сайн байна гэж. Тэрнтэй адилхан үйлчлэгэн дээр ч гэсэн үйлчлэгээний одоо байгууллагуудын ч юм уу эсвэл одоо нөгөө дунд чадны менежерүүдийн одоо багийн хамтын ажиллагаа хэрхэн явуулж байгааг ч юм уу ингээл зааж сургаж, дасгалжуулж, дадлагжуулж явах үед бол ногоон харандааны эффект надад их гоё шинэ бөгөөд урам зориг өгсөн арга юм болов уу гэж бодож байдаг. Тэгэхээр тэр утгаараа би хаан жаахан хэцүү суулын байныг чарж байдаг. Бас бахархмаар ямар гоё юм бэ гэх ам дүүрэн хэлмээр тийм зөнтэй олон тодорхойлолтууд гоё акшнгууд байдаг шүү дээ. Тэрийг ч бас ажиглаж явж байдаг л та. Let me hear you. Kick the beat. Хэдийгээр эмээ болсон хэдийч үргэлж гоё сайхан залуухнаараа харагдаж байгаа нууцыг үзэгч бүсгөөчүүддээ дэлгэж таныг бол харж байхад гой сайхандаа анхаардаг хүн гэж би хэлмээр байна л да. Нэг нууцаад ах юу ах вэ? Зүгээр яг магадгүй зөрөө үс арьс гайгүй гэх юм бол аав ээж маань бас нэг гений юм байж болох юм тийм ээ. Нэг талаас нөгөө талаас бас хүн дандаа сайныг бодож, сайныг ярьж, сайныг тэмүүлж явахад бол бас нэг айхтар
стресс гайгүй болохоор арьс ус гайгүй байдаг ч байж болох бах тий. Зөвхөн гоо сайхны үйлчлэгээ одоо маш мундаг шүү дээ. Одоо 60-аад оноос эхлээд л эхлүүрээ хажууд гоо сайхан гэж байгуулагдаад Монголын энэ тэндгүү бараг подъезд подвал болгонд л гоо сайхны үйлчлэгээнүүд байна. Бүгдэнд нь ороод хүүхнүүд сэтгэлэн сайхан болоод нэгдүгээр зүсэн сайхан болохоос гадна ажилласан сайхан болохоос гадна сэтгэлэн сайхан болоод гарч байгаа шүү дээ. Би тэгээ гоо сайхны энэ олон төвүүдийг буянтай газар, буян хийдэг газар гэж боддгийг. Миний хувьд болохоор одоо ингээл гоо сайханд очиод хөвтөд тахлаад ганцаараа жаргаад байгаа юм шиг ганцаараа бүр жаргал хэлээд байгаа юм шиг санагдаад бас нэг олигтой сайхан тавтай байгаад иж чаддгүй нэг тийм сул талтай хүн байгаа. Гэхдээ ямар ч байсан сардаа нэг удаа ч юм уу яана гоо сайхны газар очино. Тэгвэл та хувцас брендийн хувьд хувцсны брэнд, гутал цүнхний брэндээс ямар брендийг таашаадаг вэ? Хүн ерөн брэнд чухалчлах нь зөв үү? Та ерөн мод хэр дагдаг эмэгтэй вэ? Таныг харж байхад хувцсны стилээ байнга өөрчилж чаддаг тийм зоримог эмэгтэй юм шиг надад санагддаг л да. За мод даахын хувьд бол ер нь удирдагч хүн гэдэг юм уу лидер хүмүүсүүд бол мод мэддэг байх хэвээр заавал дагах албагүй энэ төргээд бас энэ номнууд дээр байж идэх. Хой хүний маркетингийн номнууд дээр за зөв эмэгтэй лидер, эмэгтэй удирдагч хүний хувьд бол бас мод дагаж яхах зүйтэй байх л та. Дэлхийд даяараа шүүр хөтлөмж жоод ганцаараа 4 жоо шарт юм өмсөд яваад тань ш. Дэлхийд даяараа л одоо юу гэдгийг урт нарийнхан одоо юу гэдгийг юпны модтой байхад богинохон нэг өмсөхөд хэцүү гэхэмчлэнгээр бас нэг тийм баримжаатай байх хэрэгтэй байх гэж боддог. Аль салбарт амжилттай явж байгаа бүсгүйчүүд өөрийн гэсэн ертөнцийг илэрхийлсэн цуглуулгатай байдаг л та. Тухайн нандин цуглуулгаар нь бас ертөнцийн хэр баялаг вэ гэдэг харагддаг байх л та. Таны хувьд цуглуулгатай юу? За баг бахта миний үеийнхэн чинь марк тэмдэг цуглуулдаг бол шүдэнстэй хайрцаг энэ гэл те. Тэр чинь бас л таны хэлдэг ертөнцийг таньж мэдж байгааг нэг хэлбэр те. Маркуудаа ингээл томруулдаг шилээр хараад хөөх энэ одоо Гвиней Бисау гэдэг улсын марк ба штэ. Энэ улс ч одоо хаа байд ингээл газрын зураг дээрээс хайхч байдаг юм уу те. Тэгэл Оросын одоо зүүн талбайд улсын юуны сансрын тэр мундаг олд амжилттай холбоотой маркетинг цуглуулгатай хүүхдийнхээ үзэл эн чинь хамгийн анх нисэн Гагарин 2 дахь Титов гэж зэжлэл энэ цуглуулга гэдэг бол ертөнцийг үзүүлэлт төлөвшүүлэхэд ертөнцийг таньж мэдхэд тэгээ бас таны хэлээр бас өөрийгөө илэрхийлэхэд бас хэрэг болдог байх л та. За багасаа цуглуулсан юм гэвэл ном нэлээд сайн цуглуулдаг байсан. Тэгээ тухайн үед чинь бас одоо дундаж айлын амьдрал чинь бас тийм их айхтар элбэг дэлбэг биш шүү дээ. Тэгэл 5 цаас олдох юм бол бас нэг аштайхан ном аваад энэ төр хадгалцдаг манай аав энэ төр тиймээс. Тэгээ нэг хэсэг айгүйх ормантай айгүйх монгол номтой байсан. Тэгэл дараа нөгөө дүүнэрийн гараар ороод байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь одоо бол зөвхөн миний цуглуулдаг юм гэвэл би нөгөө десертны халбах цуглуулдаг. Десертны халбах цуглуулад тоог нь хэлдгүнгийн лээ одоо тэгэл хэлэндээ одоо нэлээд олон зулсан. Нэлээд олон зул олсон. 400 бага хаа. Тэгэхээр десертны халбах гэдэг бол тэр чигээрээ түүх байдаг. Десертыг ямар одоо хизээ идэх одоо хооллоо зоог барьсны дараа идэн те. Ихэнхдээ одоо юу гэдгийг Симпсоны гэр бүлийнхэн гэдэг нэртэй десертны халбагч байдаг юм уу? Эсвэл одоо Нью-Йорк хотын одоо юу гэдгийг 120 жилийн зориулсан халбагч гэдэг юм уу? Дандаа тэр халбагнууд ч түүх өгүүлж яадаг. Тэгэхээр зэрэг тэр халбаг цуглуулах бол миний хобби 1979 онд эхэлсэн. 80 онд би бас Оросоос нэлээ 81 онд одоо Киевийн одоо Кишац гэдэг гудамжинд байдаг эртний эдлийн тгүүрээс энэ төргээл авч ирсэн. Одоо тэр цуглуулгандаа үнж байгаа. Дунд нь зөндөө олон юм цуглуулгаад хаяал болоод эргэж уцаал байсан. Одоо халбагны цуглуулга бол ядар зай баг эзлэхээ. Тэм цуглуулгатай. Лавгагч мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг үг байдаг штэ. Хүн болгон мөрөөдөлтэй байдаг. Мөрөөдөлтэй байх тусмаа хүн зоригтой тэмүүлэлтэй цаашдын амьдрал нь гэрэл гээгээр дүүрэн байдаг гэж үг байдаг. Тэгэхээр лавгагч юу хэр их мөрөөд өмтгий хүн юм болоо. Та бидэндээс оюутан ахуй цагийнхаа нандин мөрөөдлөөс хаваалцвал. За, ер нь тэр үеийн хүүхдүүд би чинь социализмын үеийн л одоо бүтээгдэхүүн тий. Ер нь эрэгтэй эмэгтэйгөө сансарт ниснэ гэж мөрөөддөг байсан юм шиг байна. За, яг бүр баг цагийн жоохон бол тэр үчин 60 хүний маруучин чи юм цаасанд ботсон юмсахгүй. Маруужингийн үйлдвэрч. Зарим хүний үйлдвэрт одоо энэ зарим богч тэр хийх юмсан гэж мөрөөддөг. Тэр яг жоохон одоо нийттэй л баг. А тэгвэл яг нөгөө нэлээ ухамсарт одоо амьдрал руу хөл тавьж эхэлж байгаа дөнгөж дээд сургууль төгссөн үедээ бол отоо бодоод тахад одоо яг тийм мөрөөддөг гэсэн гэхээр надад одоо би юу тийм мөрөөддөг гэсэн хэлчихэр юм байхгүй л дээ. А зүгээр хурдан шиг ажил тай болох юм, хурдан шиг ажилд гарах юмсан, цалин авах юмсан. Аавдаа ингээд цалингаа авчирч өгөх юмсан.
Тэ нэг тиймэрхүү л одоо тэгээд одоо байртай болъё, машинтай болъё гэдэг тийм мөрөдөл байхаагүй юм шиг байна. Зүгээр гол мөрөдөл бол цалин авдаг том хүн бол авда туслах юмсан. Гэр орныхаа амьдралд нэмэр болох юмсан гэж боддог. Энэ мөрөдөл энэ бодол маань л одоо тухайн мөрөдөл байсан болоо да. Түүнээс биш нэг тийм гоё айхтар том юм мөрөдөл тэгээд байдаггүй байсан юм шиг үлээ тэр үед. Одоо бол хүүхдүүд бас өөр болжээ. Мундаг юм ярьж байна. Манай залуу хатагтай нодын сургууль гээд сонссон байх тийм одоо манай брэнд одоо бүтээгдэхүүн сургалт байдаг л да. Тэгээ хүүхдүүдийн мөрөөдлийг бол заавал асуухгүй. Чи юу мөрөөдөг юу гэдэг талаар ямар мундаг юм ярина. Тим хийсэглээ одоо сансарт нисэн одоо юу гэдгийг дэлхийг одоо тойрно гэдэг тиймэрхүү мөрөөдөлтөй хүүхд бай. Зарим нь болохоор шууд би шүдний маш том Монгол Японы хамтарсан имлэгийн одоо дарга болох гэж байгаа гэдэг дөрөвдүгээр ангиуд болж байгаа юм. Яагаад тэгэхээр тэгвэл аав ээж маань шүдний юмч эмээ өвөө маань шүдний юмч аав ээж маань шүдний техникч одоо шүдний хувийн имлэгтэй том ах одоо Японд яг энэ чиглэлээр сурж байгаа. Би том ахынхаа гой каталог одоо тэр хүүхд одоо ерөөсөө ингээл латинаар японоор тэр нэрлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр багаасаа мөрөөдөл нь одоо зорилго нь болцсон. Ер нь бол мөрөөдөл төр нэмэх нь цаг хугацааны өвчин зүйл. Тэгээд зорилго болдог штэ. Аль хэдийн зорилго тодорхойлчихсон. Тэгээд хэлээд амчаа. Би Японтой хамтраад тэгээд нэг тийм тэр өвчин зөндөө олон шүдний имлэг байгуулж байна. Би өрсөлдөд гараад ирнэ. Ерөөсөө ийм айхтар бодиттой, баримттай, барьцтай ямыг бодож мөрөөддөг болцсон юм байна. Үнэхээр хойч үе маань их хурдтай өсөж байна, хурдтай хөгжиж байна гэж хэлэх гээд байна. Лавгаагчаас гэр бүлийн харьцааны талаас бас асуумаар санагдлаа да. Ягаад тэгэхээр лавгаагч манаас маш олон сургалтуудыг явуулдаг. Янз бүрийн хүмүүс л олон төрлийн асуултуудыг танд тавьж байдаг байх. Хүний сайн ихнэр халамжит нөхөр байна гэж ямар байхыг хэлдэг юм болоо. Халамж гэхээр л манайхан бас ойлгодог л доо. Хоол хийж өгөхөөс ахуулаад халамж гэдэг бол ердөө энэ гэсэн бодолтой байдаг. Таны хувьд? За яг би зүгээр өөр дээрээ л товчхон хэлэхэд одоо 34 жилийн өмнө айл бэр болж очсон. Би хатам аав ээж хоёртойгоо ерөөсөн үгсэрж үзээгүй. Манай аав ээж, манай эгч дүүнэр, манай нөхөрлөл ухаачарж үзээгүй. Тэгэхээр энэ гэр бүлийн нэгдүгээр хүмүүжил байдаг юм шиг байна. Тэгэхээр чи жишээлбэл одоо Наранбаатар гэдэг хүнтэй суулаа гэхэд Наранбаатар гэдэг хүний аав ээжтэй, ах дүүтэй, найз нартай, Наранбаатар гэдэг хүний одоо зуршлуудтай бас сууж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр хүнийгээ бүрэн хүлээж авч тэр хүний байгаагаар нь үзэн тэр хүнийг засахыг оролдож, сайжруулахыг оролдож, хүмүүжүүлэхийг оролдоно гэдэг бол бас л болдгүй юм болоо. Тийм учраас хүндлэн гэдэг бол цаад хүнийгээ байгаагаар нь хүлээж авах. Тэгээд өөрийг нь төдөөгүй гэр бүл найз нөхдийг нь хүндлэн гэсэн санаа байдаг бахалтай. Тэгээд одоо би миний хувьд ихэд одоо 30 гаруй жилийн гэр бүлийн сэтгэл дүүрэн аз жаргалтай одоо энэ сайн сайхан амьдралаа манай нөхрийн уужуу ухаан зарим үед миний үгэлж байгаа миний ааш маш гаргаж байгаа энэ тэрийг тоохгүй царайлаа сонсоогүй царилцсан энэ төр байгаа тэр ухаан за миний ч гэсэн одоо зарим үед одоо бас л дууга хураан штэ зарим үед нь сонсоогүй царайлах эсвэл шууд хэлээд чи ингэсэн байна одоо хоёлаа одоо чи надад хэлээд өгөх юу нь болж байна юу нь болохгүй ингээд ил цагаан байх ч байдаг юм аа хүн тэгэл ер нь шадар нууж байгаатай л адилхан амьдрал гэдэг бол тэр хайр зориулна халамж зориулна гэдэг чинь мөн л одоо нэг үг байдаг штэ. Хоёулаа бие бинийгээ хараад ахыг хэлдэг биш. Амьдрал гэдэг бол хоёулаа нэг зүг харах гэж. Тэгэхээр гэр бүлийн амьдралыг зохиож байгаа
залуучууд хэлж одоо миний сургах гэх юм бол ерөөсөө л нэгнийгээ сонсороо. Таны ярианы өнгө аяс өнцөг бүхэн тасныг хатууг зөөлсөн, харийг цайруулсан сайхан гэгээлэг өнгө аяс яваад байна л да. Тэгэхээр та аргагүй цаанаасаа багшин гэдгийг мэдэгдэж байна л да. Та ер нь зөвхөн өөрийнхөө хүүхдүүдэд ч биш бүх шавнартаа, суралцагчдаа, сургууль хүмүүжүүлэгчийн хувьд юу гэж зөвлөдөг вэ? За бас л хуучинсаг сонсогдох байх л та. За юуны өмнө би аав ээжийг бол засан хүмүүжүүлнэ өөрчлөнө гэж байхгүй. Харин та нар аав ээжтэй аав ээжийнхаа одоо дагаа хүний эцэг их хизээч хүүхдтэйг муу хөсөж бурууг зааж өгдөг. Тийм учраас хэдийгээр одоо юу гэдэг хүний эрх хэрэгчлөө чи өөрийг боддог өөр цаг үед амьдарч гажсан аав ээжээ хамгийн түрүүнд сонс гэж би бол одоо бас захимаар санагдаж захидаг. Шин залуу хотуудад маргалдах шалтгаан цөөнгүй байдаг л та. Ер нь сүүлийн үед Монголд маань салалт гэдэг зүйл маш их болсон л та. Тэгэхээр залуу охтуудын хувьд бас зөвхөн ер нөхөртөө бурууг өгч бурууг хаахаас илүүтэй бас өөрөө эхлээд зөв гэрээ эзэхтэй сайн сайхан эхнэр хүн байх шаардлагатай л та. Тэгэхээр та олон жил бас гэр бүлийн амьдралыг сайн сайхан авч яваа хүний хувьд залуу бүсгүйчүүдтэй гэрээ эзэхтэй байх ухааныг зааж өгөөч. За би нэг айлын 20 дээр нэг үгийг сонсоод зөндөө сонссон хэрнээ надад аяйгүй гүнзгий туссан. Соронзон захирал гээд нэг одоо мундаг эмэгтэй байдаг. Тэгээд хэлжсэн л та 20 хэлж байгаа хосонд. За эмэгтэй хүнд 3 юм чухлаа. Нэгдүгээр терпение нэг одоо орос сургуулийн захирал учраас төвчээр эмэгтэй хүнд. Эрэгтэй хүнд нэг зүйл чухал байдаг. Амьдралыг авч явах ноён нуруу гэж. Тэгэхээр тэр охтууд, Монгол охтууд, ялангуяа Монгол охтууд гэрээ авч явдаг ухааныг ээжээсээ сурцсан байдаг. Аж ахуйгаа хөдлөх арга ухааныг ээжээсээ ихчээсээ эмэг ихээсээ сурцсан байдаг. Тийм учраас юуны төрөн намаа хайрал, би чиний амьдралын утга учир гэж одоо тунхлаасаа илүү өөрөө одоо хайр өгөөгөөж өрөөлөөс нь ихэж болдгоо гэнэмгээ Дулмаагаан сайхан шүлэг байдаг шүү дээ. Өндөр уулын ороод гаргалгүй өргөн бэлдийг нь хардггүй гинэ. Өөрөө жаргал өгөөгүй жөрөөлөөс ихэж болдгоо гинэ мэгчлээ зөв тэр хүнийгээ сэтгэлээрээ жаргалтай байх, амьдралдаа итгэлтэй байх, бизнесээ хийхэд нь тус төхөн болох үг хэлэх, ууртай хямралсан, ядарсан үед нь хэрэг бүтэхгүй байх тийм ээ. Өөрөөр хэлбэл янз янзын юм асуугаад төв удахгүй байх. Тухайн үед нь тэр Япон хүүхнүүдийн хүмүүжлийн онцлог энэ төрөл байдаг штэ. Саад одоо нөхрийгөө нэг жаахан ядарсан байгаа үед нь зөвхөн үйлчилчээл одоо хоол ундын тавьж өгчгөл тэгэл одоо өөр төчөө байдаг ч юм уу. Гэхдээ ер нь тэгэл гэр бүлийн амьдрал гэдэг бол өстой шатар нуужгатай л адилхан. Зарим үед ухарна, зарим үед урагшлна, зарим үед одоо дууга хураагаад байдлыг азаглана. За зарим үед зарим тохиолдолд одоо юу гэдгийг хүн одоо ч юм уу тэнэг гэдэг эхнэргаа ч юм уу найз өхнөө хэлэхэд чи намайг тэнэг гэлээгээд одоо аав ээжрэг уцтаад хуцаа аваад гүгэд гарчих одоо магадлал байна шүү дээ. Тэгэхээр чин тэр үгийг сонсоогүй зэрэлчих болно шүү дээ. Гэхдээ яагаад заавал тэр үгийг дараа нь яна уучлаарай би түрүүн одоо ингээд бачимцсандаа болоо чамаа тэгээ хэлчихлээ. Хайраа ханаа уучлаарай энэ төргөл явчих юм билүү. Тийм учраас миний бодлоор төвчээр сэтгэлийн төвчээр, үгийн төвчээр, үйлдэлийн төвчээр ер нь тэр сайхан намбаагаад нэг тийм чиг шугамаа бариад нэгэнт одоо энэ хүнийг сонгосон. Нэг нэр хоёр хочрын нэмэрчтэй тэгэл нэг хүнтэй байжснаа эвлүүлэхийн төлөө биш. Эвдрүүлэхийн төлөө юм шиг тэгж амьдарч байгаа улсад харагдаг. Зүгээр харин салт их байна гэдэг тэр харин өөр би статистик үзсэн шүү. Салтын тоо хэмжээ буурч байна гэж. Тэгээ та дөрөв хэллээ багш үний онцлог юм уу дандаа эмиг игээд талаас нь сайн талаас нь харж байна гэж. Энэ бас нэг гоё өгнүүд байдаг шүү дээ. Амьдрал дэндүү богинохон. Муу юм харж, муу хүнтэй нөхөрлөж, муу ном уншиж, муу кино үзэхэд чинь одоо цаг хайрна шүү дээ. Тийм учраас дандаа сайныг нь шилээс орчлоод үерхэд нөхөрлөөд үзээд харилцаад явуулдаг гэдэг. Тэр үг надад миний одоо баг амьдралын мөрдлөг болсон үгтэй. Лаваагчиг маш олон хүмүүс улс төрч эмэгтэйчүүдийг дэмждэг, улс төрч бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг гэдгээр нь мэддэг л дээ. Тэр улс төрт эмэгтэй хүн байхын давуу тал нь таны бодлоор юу юм бэ? Та ер нь яагаад улс төрч бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч тусалдаг юм бэ? Лаваагч.
За яг ер нь зүгээр миний ажлын нэг хэлбэр л дээ. Консалтинг компани гэхэлэр зэрэг би 2000 оноос хойш одоо бараг бүхэл 96 онд бол бид нар Америкт байсан. Тэгээ 2000 оны сонгуулиас хойш бол нэлээд олон хүнтэй яг хамтран ажилласан хүний тоо 18 хүн байдаг. За зарим нь гарсан ч юм би гараагүй ч юм байгаа. Янз янзын шатны одоо сонгуульд ажиллаж байна. Тэр миний хийдэг ажил болохоор юу гэхээр тэр нэр дэвшигчийн хувийн имижийг бүрдүүлэх, ярих чадварыг сайжруулах, за нэр дэвшигч тухайн нэр дэвшигч кандидат өөрийнхөө сонгогчтой хийх уулзалтын үед юу ярих, юу гис ярих, санамсаргүй байдалд оруулах асуултууд ирэхэд тэрэнд хэрхэн одоо хариу үйлдэл үзүүлэх үү гэх мэтлэнгээр энэ чиглэлээр олон л ярих чадвар чиглэлээр нь бэлтгэдэг. Нөгөө талаас одоо нөгөө улс төрч тухайн нэр дэвшигчийн сонгуулийн менежментийн баг байгаа штэ. Тэр багийн хамтын ажиллагаа, багийн бие биенээ ойлголцох, багийн ажлыг хуваарлах, баг дотроо одоо бас л одоо нөгөө нэр дэвшигчийн тухайн мэдээллийг мэдлэгийг дээшлүүлэх гэх мэтлэнгээр энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай л да. Багсаа туршлага байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд бол айл болохоор олон эмэгтэй гараасаа гэж боддог. Улс төрд айл болохоор олон эмэгтэй сонгогдож гарахын тулд яг эмэгтэй нэр дэвшигчтэйг ажиллах хэрэгтэй болчих жоохгүй юу. Жишээлбэл би одоо юу гэдгийг налаах одоо бахангаа төрөгт нэр дэвшлээ гэхэд тентхэн эмэгтэйчүүдтэйгээ л илүү ажиллаад та нар минь одоо намайгаа дэмжээрэй. Би гарах юм бол та нарын өмнөөс би ингэнэ гэдэг ч юм уу. Нэг тийм нэг нюанс бас байдгийг шүү. За яагаад эмэгтэйчүүд улс төрд гарах хэрэгтэй вэ гэхээр эмэгтэйчүүд хувилддаггүй. Бараг нэг худлаа хэлээд авахгүй. За хахуул авдаггүй. Тийм ээ. Тэгэхээр зөв хувилддаггүй одоо хахуул авдаггүй гэдэг чинь л өөрөө энэ бол дэлхийн жишгээ, дэлхийн практикаар харагдаж байдаг шүү дээ. Тэгээ Казахстаны парламентд хичнээн олон эмэгтэй байна. Вьетнамын одоо парламентд хичнээн олон эмэгтэй байна. За тэр Латин Америкт бүр юу одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд Батламглын сайднаар нь үрдэл одоо олон эмэгтэйчүүд байна. Тэгэхээр манай хүүхнүүдийг хатан ухаантай гэж худлаа хөөрөгдөд байгаа байхгүй юу. За тэр хатан ухаан яг хаан ухаан гэж байдгүй юм шиг байгаа. Хатан ухаан, хаан зориг, шатан зориг гэж яагаад гэдэг. Тэгэхээр бас нэг Монгол энэ үг зүйрлэл юм хэлж байгаа байх л да. Гэтэл хэрэг хатан ухаантай бол яг хатан ухаантай эмэгтэйчүүдээ дэмжихгүй тэднийг одоо гарахгүй байгаа юм бэ. Тэгэхээр сонгогчдын боловсролын одоо сайжруулна гэдэг анх нөгөө бурмаа гишүүн чинь тэр талаар их олон юм хийсэн шүү дээ. Маш их юм хийсэн. Сонгогчдын боловсролыг дэвшлүүлэх Тэгэхээр зэрэг энийг л сайн яагаад бид яг үнийг хэлэхэд ээж нар эмэгтэйчүүд хууль тогтоох дэд байгууллагад гарснараа за энэ одоо өстой нэг энэ бурангуй байгаа, хэцүү байгаа, удаан явж өгөхгүй байгаа энэ ардчлалыг чинь нэлээд сайн цэвэрхнээр нүрийг угааж жагаад тэгээ ёс зүйтэй, ёс чудагтайгаар явуулж өгөх болов уу гэж бодогддгийн. Тийм учраас би эмэгтэй нэр дэвшигч аль ч намын ямар ч намын эмэгтэй нэр дэвшигчтэй ажиллах тэдэнтэй одоо консалтингийн хэлбэрээр, сургалтын хэлбэрээр одоо ажиллах туртай байдаг юм аа. Dance, baby, dance like the world is ending. Dance, baby, dance like the world is ending. Dance, baby, dance 'cause the world is ending. Dance, baby, dance like the world is ending. Dance, baby, dance like the world is ending. Dance, baby, dance 'cause the world is ending. Бүгдээрээ эмхтэн болж төрсөн ямар их азай хороогийн бүх сайхан зүйлс бидэнд зориулагдсан байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас гайхамшигтай тансаг үнэртэй ус
гой сайхан үнэт идэл гэсэн эмэгтэй хүн болгоны мөнхийн сэдв болсон зүйлсүүдэд их дуртай, цуглуулга арантай хүн би сонссон. За яг нэг цуглуулга нэг их айхтарч явах ш. Гэхдээ зүгээр би боддгийн Монгол дархан гэдэг бол манай Монголын оюуны өв. Тийм ч бас Монгол дарханы хийсэн сайхан хийцтэй одоо хагас эрдний чулуутаач байдаг юм уу? Эрдний чулуутай эм бөгжийг захиалаад хэлчих юмсан мөнгөний болцоотой үед авчих юмсан гэж би боддгийн. Зүгээр би алтан дурггүй, би гоёл чимэг дурггүй гэж байгаа эмэгтэй хүн бас энэ тэнд сонсч байсан. Тэгээд тимч байдаг үз үгүйч байдаг үз би бол дуртай сайхан тийм гоё чимэглэл гоё одоо гарын уур орсон Монгол дархны ялангуяа зүгээр нэг хэвлэмэл биш юу лээ нөгөө хэвлсэн биш нэгin хэвээр цутгсан биш тийм сайхан одоо тэр мөнгөөр хийсэн би одоо энэ юу хас хоёул гэдэг тэр хас хоёул дээр очиод хас хоёулын Бацорг гэж мундаг уран хүний хийсэн юмыг хараад хорхоо хүрээл байдаг болцоотой үед аваад энэ төр байдаг тэр зэрэг ер нь бол зүгээр эмхтэй хүн гэдэг утгаараа гоёл чимэглэл туртай тэрийг хараад. Гэтэ түүний хойноос хөөцөлдөөд хүүхдэд витамин авч өгөх, ээж авдаа одоо багшлын авчих мөнгөө зориулаад ахын чиг хаашаа. Монгол торг бол байгаа л байна. Эрдний чулуу ч юм уу алтан мөнгөн металл байгаа л байна. Тэрийг одоо өөлүүлдэг, торг өөлүүлдэг гэж яддаг те. Одоо тэр алтан мөнгийг одоо эрдний чулууг бүтээгдэхүүн болгодог урчууд цөөрөх одоо өөрчлөгдөх магадлалтай. Тийм учраас сайн ойдлцноор ойсон дээл сайн уран дархнаар хийлгсэн гоёл чимэглэл гэдэг бол би бас боддгийн магадгүй өөр хүүхдэд үлдэх өвийн нэг болж болох юм аа гэж ер нь Монгол ээж нар бас нэг тийм давхар бодолтой байдаг шүү дээ. Тийм учраас би сайхан аштайхан юм харагдвал бас нүд унаад идэв шүү. Олонтойгоо байх үнэхээр сайхан л да. Олон дундаа орж байж алай хүн дэвшиж дээшилдэг өөрийгөө бас нэг өөр өнцгөөс нь таньж мэддэг. Гэхдээ эргээд олон нийтийн идэвхтэй харилцаан дундаас ирч хүч энерги алдах тохиолдол цөөнгүй байдаг л да. Тэгэхээр таны хувьд энерги урсгалаа хэрхэн нөхөж байна? Яасан хүнд асуулт вэ? Мэдгүй одоо тэгэл сайныг бодоод сайн ямыг харж баясаад сайн зүйлийг бодож бясалгах гэж одоо их модонд байгаа шүү дээ. Бясалгаад яваад байхад нэг энерги алдаад байх нь яадаг бол. Гэхдээ яг ажил мэргэжлийн онцлогуд байгаа л да. Жишээлбэл шүүгчүн одоо хуулийн байгууллагынхан за наацх нь хуучин бол одоо автобус кондуктор болоо кондукторч байдаг юм уу? Бас л янз янзын шаардлага улсуудтай ажилладаг учраас бас сэтгэл санааны төвшин байдал алдагдал байдаг байх л та тий. Зүгээр одоо миний Аз юм уу? Миний эргэн тойрон байгаа улсууд гэр бүлийнхэн найз нөхөд за миний ажлын чиглэл та хоёр ч гэсэн одоо сэтгүүлчд учраас дандаа л нэг тийм зөв төвшин эвтэйхэн улсуудтай уулзаад байдаг учраас энерги алдах биш харин ч айгүй их энерги цуглуулаад нэмэл энергетик ирч хүчтэй өрн л одоо ирдэг байх та. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн таньда маш их баярлалаа. Амьдралыг маш өөдрөг өнцгөөс харж чаддаг эерэг бодолтой өөдрөг хүмүүс зөвхөн өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлэхээс гадна эргэн тойрон хүрээлэн байгаа бүх хүндээ сайн сайхан зүйлийг түгээх чинь байдаг юм байна. Ингээд энэ удаагийн дугаараас цэнхэр дэлгэцээ үзэн суугаа маш олон бүсгүйчүүд маань таны энэ сайн сайхан мэдрэмжийг хамтдаа хуваалцсан байх гэж бодож байна. Ингээд бидний зүгээс манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг бүсгүйчүүдийн нэвтрхий тал Космополитен сэтгүүлийн дээжээс бэлэг олгон хүргэж байна. Баярлалаа. Мөн дараагийн бэлэг маань цэцэгт мэдчилгээний хамт олноос танд ийм сайхан баглаа бодолтой улаан сарнаагаар бэлэг барьж байна. Савгаагч эмэгтэй хүнд өгөх хамгийн сайхан бэлэг бол цэцэг сарнаа гэдэг шүү дээ. Үзэгчтэй Queen Secret нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт бид Lady Tove-ийн үүсгэн байгуулагч Лавд Олон багшийг урьж оролцууллаа. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд таалагдсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.
Wait a minute, I can do anything you like. I can do anything you need. And I got a better body than the magazines you read. None of the boys know the first thing about your fantasy. And if they try, they cannot do it just like me. Let the wind run through my fingers. There's a cool breeze coming from the sea. I hear the sand under the wheels. There's a cool breeze. I hear the sand under the wheels. There's a cool breeze coming from the sea.